За мэцгийн үзэгчдээ тэгэхээр иргэний мэдээ эхлэж байна. За иргэний мэдээнд өнөөдөр хүмүүсийн хамгийн их хүлээлттэй байгаа өршөөлөө хуулийг ярих гар шийдлээ. Тэгээд студид улсын хурлын гишүүн Баасан Хүүг оролцуулж байна. Танд баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн 3 дахь өдөр байнгын хорогоор хуралдаад нэлээд асуудал өрнөд тэгээд үндсэндээ өнөөдөр хүртэл бас нэг жоохон намшмал байдал л та тийм ээ. Гэхдээ яг өнөөдөр хүртэл намууд дотроо юу гэж ярьж байна? Танаа намын хувьд одоо ямар байр суурьнд хэвээрээ яг энэ дээр бас яриад эхлэв. Байнгын хороогоор хуралдаад гэдэг ерөнхийдөө өршөөлийн хууль гэдэг асуудлаа эхлээд бид ярих хэрэгтэй л дээ. 2012 оны 7 сард улсын хурлд шударга хэвсэл 10 судалтай болоод 8 сарын 3-ны өдөр Монгол Ардын Хувьсгалт намын дарга шударга хэвслийн бүлгийн дарга Инквер гэдэг хүнийг хэлсээр хилмигдүүлсэн. Хэлсээр гэдэг нь юу вэ? Нотлох баримтгүйгээр хүнийг ялалсан. Тухайлбал одоо юу гэдгийг нийслэлийн газрыг хувьдаа завшилсан гэдэг үндслээр ялгсан ба. Нийслэлийн газрыг хувьдаа завшилсан гэсэн чинь нөгөө нийслэлийн газар нь өнөөдөр нийслэлийн одоо захиргаан дээр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр хоригдсон байхад нь бол намын их хурлын гишүүд бол байнга одоо хорих агуулгуудаар очдог, иргэдэг те явахад тэр тэнд байгаа бүх хүмүүс энэ өргөшөөлийн хуулийг гаргаж өгөөч. Өргөшөөлийн хуулийг гаргаж өгч. Ингэж хэлмэглээ, ингэж хохирлоо, ийм хэцүү байна гэдэг. Ингэж хэлэнгууд бид нар ер нь нэрээ бас тэгээд адилхан бас цов зүдэрчээж гэж хэлээд өргөшөөлийн хуулийг боловсруулад өргөн барьсан. Тэгэнгүүт хоригдж байгаа дарга суллах гээд байгаа юм байна. Хоригдж байгаа даргийнхаа одоо юу гэдгийг хэргийг хүчинг болгох гээд байна. Эдгээр ер нь өргөшөөлийн хуулийг одоо батлуулах гэсэн байна гэж. Тийм учраас за улс төр болоод байгаа юм чинь болиё гэсэн. Дараа нь Монгол Улсын ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Тэгээд ерөнхийдөө гарсны учраас бид нар өргөшөөлийн хуулийг дахиж оруулж ирсэн. За ингээ оруулж ирэхтэй холбоотой эрүүгийн болон зөрчлийн хууль гэдэг хууль давхар орж ирсэн. Эрүүгийн болон зөрчлийн хуулийг эхлээд багталжээ. Тэгэх юм бол өргөшөөлийн хуульд байгаа маш олон тийм үл ойлгогдох одоо тийм зарчмын шинжтэй, онолын шинжтэй асуудлууд нэг талдаа шийдэгдэх юм байна гэд хүлээсэн. Харамсалтай нь тэр дотор бас гормын шинжтэй маш олон бас шийдэх ёстой асуудлууд байсан учраас энэ өргөшөөлийн хууль, зөрчлийн хуулийг нэн даруй шийдэх боломж муутай байна гэдэг хуульч гишүүд үзсэн. Хуульч гишүүд энэ асуудлыг ер нь хойшлуулад нухацтай ярих ёстой гэж шийдээд тэгээ нэгэнт ингэж ярьсан учраас одоо байнгын ажиллагаатай парламентын 4 жил нь одоо ингээд удахгүй дуусгаж байгаа. 100 энэ асуудлыг ер нь шийдэх ёстой гэд тэгээд баталсан байна. Батлаад тэгээд хориг тавигдсан. Тэгэд ингээ хориг тавигдаад өнөөдөр хоригийн асуудлыг бол хоёр зарчмаар хоригдвол гишүүд хандсан. Эхнийх нь ямар зарчимтай вэ гэхээр ерөнхийлөгч маань 4-1 7-1 дээр хориг тавьсан. 4-1 7-1-ийн хориг тавьсан үндслэл нь юу вэ гэвэл 5-1 гэдэг заалтанд 9-1 гэдэг заалтанд байгаа 5 заалтыг авч 5-1 рүү оруулах. Огт одоо юу гэдэг уучлагдана өршөөгдөн гэдгээс 6 залт байгаа. Тэрийг 9-1-ийн 3-т оруулах гэсэн. Тэгэхээр гишүүдийн зүгээс энэ оруулах ёстой гэдэг хуулийн залтыг шинээр оруулах ёстой гэдэг маань бол хууль санаачлагч субъектийн өөрийнх нь эрхээ. Тэр утгаараа хуулийг санаачилж орох ёстой гэж хэлээд ажлын хэсэг дээр бол ерөнхийлөгч тэр 11 залтаа бол хууль санаачлаа оруулж ир. Ер нь 4-1 7-1 бол бас ойлгомжтой байгаа учраас энийг ойлгомжтой болгоё гэд ажлын хэсэг дээр үзээд санал хураалгасан. Тэгэхээр байнгын орон дээр юу гэвэл үгүй ээ. Энэ бол нэгэнт бид хоргийг хүлээж авсан учраас энийг зөвшөөрөхгүй гэдэг. Ингээ ерөнхийдөө 11 санал хураагаад нөгөө нэг 2 жилээр хасъя гэдэг 5 заалт нь дэмжигдээд 9-1-ийн 3-т орох ёстой гэдэг 6 заалт нь дэмжигдээгүй. Тэгээд дэмжигдээгүй байгаа учраас юу болсон бэ гэх юм бол энэ манд цэвэр одоо юу гэх юм бол дахиад нөгөө нэгдсэн чуулганаар орох болсон. Тэгсэн нөгөө ардын намынхан маань өөрсдөө конопт автсан мөртлөө энэ 6 заалтыг нэгдсэн чуулганд оруулах хэрэгтэй гэсэн. Тэгээ нэгдсэн чуулганд үндсэн сандалтыг ч оруулах хэрэгтэй. Унаагүй дэмжигдсэн сандалтыг ч оруулах хэрэгтэй. Нэгээр санал хурааг. Тэгээ санал хураана гэд нэгдсэн чуулган дээр явсан. Тэгээд завсарлага аваад одоо ингээл байж байна л да. Тэгэхээр бүх юм нөгөө процесс болгож өөрөө ойлгомжтой явагдаж байгаа л гэж би харж байна. Энэ өнгөрсөн тэр лав гаригийн хууль байнгын хорон дээр улсын дэч үхээс бас ирж нэлээ ийм хууль зөрчсөн асуудлуудыг гаргаж тавьсан. За ялангуяа хамгийн ноцтой нь энэ
олон улсын гэрээ конвенц зөрчсөн гэсэн нэг ийм зүйлүүдийг гаргаж тавьсан тийм үү. За тэгэхээр энэ дээр одоо бас яг яриад эхлүүл. Энэ дурдж л та үндсэн хуулийн эхлээд цэцэд өгсөн байгаа тийм улсын дээд шүүх. Гэтэл үндсэн хуулийн цэц буцаагаад одоо нийт шүүгчтэй хуралдаанаар оруулах гэсэн ийм зүйл өгсөн гэж байгаа. Тэгээд энэ ямар нэг байдлаар хууль зөрчсөн юм зүйл байгаа юу? Хэрвээ тийм бол одоо энэ ялтан солилцох ч гэдэг юм уу? Эсвэл одоо энэ бусад одоо гэрээ конвенц зөрчигдөөд Монгол улс одоо юу гэдгийг авилгын эсрэг одоо тэмцдэг одоо нэг харж ихсаалтанд орно ч гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар асуудлуудыг тавьж гаргаж байна. Энэ дээр ямар нэг тань. Уу яг хоо ерөнхийдөө Монгол Ардын хувьсгалт намын нэрийг авах гэж байгаа үед иргэний танхимын шүүхээс цэцэд гомдол гаргаж ирсэн. Тухайн үед би шал өөр юмнаас ойлгомжтой болохын тулд ярьж байна л да. Тэр үед бол зөвхөн иргэний танхим дангаараа гаргаад тэгээд тогтоолоо шийдэж ирсэн. Одоо нэгсэндээ багц суудлаа уралдаад 5-1 6-гийн 1-ийн 3 нь хууль зөрчөөгүй гэдээ гаргаж ирсэн. Тэгэхээр энэ нь одоогийн байгаагаас арай өөр болцсон юм байна гэж би хараад байгаа л да. Одоогийн байгаа гэдэг нь юу гэх юм бол би цэцэн өмнөөс хариулж байгаа юм биш шүү. Яг тэгэхээр нөгөө шүүхийн тухай хууль шин дараа нь батлагдсан. Тэгээд тэр батлагдаад одоо ер нь ингээд хандахтай бүгд хурлаар ордог болцсон юм уу гэж би ойлгож байгаа. Яг тэгвэл би цэцэн одоо гишүүн биш учраас яг цэц ямар үндслээр яагаад буцаасныг бол би мэдэхгүй. Ер нь зүгээр яг хуу дээд шүүх цэцэд хандж байгаа нь би зүгээр хуульч хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд буруу гэж бодож байгаа. Яг тэгвэл шүүх болохоор хууль хэрэгжүүлдэг болохоос хууль тогтоодог байгууллага биш. Нэгдүгüүрт нь. Хоёрдугаарт нь хууль хэрэгжүүлэхдээ эрүүгийн шинжтэй зүйлжил дээр хөнгөрүүлсэн нөхцөл байдлыг төрүүлж авч хэрэглэнэ гэдэг зарчим байдаг. Өөрөөр хэлэх юм бол 1 жилийн ялтаа, 3 жилийн ялтаа гэсэн 1 жилийн одоо 2 хууль байлаа гэж бодъё. Нэг нь 2005 онд батлагдсан, нэг нь 2010 онд батлагдсан ч гэдэг юм уу. Тэгэх юм бол шүүх яг шийдэхдээ магадгүй хийсэн хэрэг нь энэ өмнөх хуулиар хэрэглэх боломжтой байвал 1 жилийн авч хэрэглэнэ гэсэн үг. Нэг хөндрүүлснийг авч хэрэглэхгүй гэсэн. Тэр шиг өнөөдөр өргөшөөлийн хууль гэдэг бол одоо юу гэдэг хөнгөрүүлсэн нөхцөл байдлыг тогтоож байгаа. Тэгэхээр шүүх би хөнгөрүүлсэн нөхцөл байдлаар шүүхийн чи энэ үйл ажиллагааг хэрэглэхгүй гэж ярьж байгаа нь буруу байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол би улсын яллагч болж байна. Би хэлж байгаа шүү дээ. Улсын ерөнхий прокурорч цэцэд гаргаж болно. Хамгийн гол асуудал нь юундээ вэ гэхээр улсын яллагч бол яллах талын нотлох хоримт барьдаг учраас хэд хөнгөрүүлсэн нөхцөл байдал нь ялын бодлогот сөргөөр нөлөөлж байна гэж ярьдаг багхоос шүүх бол эцсийн эцэд бол үннийг л тогтоодог байгууллага. Үннийг тогтоохын тулд хэрэглэгдэх хууль гэж байна. Хэрэглэгдэх хууль нь хэрвээ инэрэнгүй ээж шударгыг үлдээ гэж явал хөнгөрүүлсэн заалт ороод ирж байгаа бол хөнгөрүүлсэн заалтыг л барьсан. Хөнгөрүүлсэн заалт хоёр зэрэг орж ирвэл зөвхөн хөнгөрүүлсэн заалтыг барьна гэдэг имэл жишг байдаг. Тэгэхээр өнөөдөр юу гэх юм бол шүүх маань одоо та нар бодолтой шүүхэд яаж итгэх вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол магадгүй одоо энэ өршөөгдөхөөргүй заалт одоо тэр уран цэцэг шүүгчийн тайлбарлаад байгаа юм би гайхчихсан л та. 181 гэдэг анх удаага хэрэг хийчихэд нэг хүнийг санамсаргүй чулуугаар зогтсон юм бэлээ. Тийм хүнийг одоо юу гэдгийг ял өгөх юм уу? Эсвэл 148 гээд одоо тийм ээ залингийн эргээр хүндрүүлсэн ч гэлөө нэг тийм хоёр зүйл ангийг ингээд харьцуулж ярьж байгаа би сонссон. Би сонсоод гайхсан. Юу гэж гайхсан бэ гэвэл шүүх цагаатгамаар бол шууд цагаатгал та. Тэр 181-ээр үнэхээр тэр хүн ял авмааргүй байгаа юм бол цагаатгаж болно шүү дээ. Цаадах ёсгүй байгаа бол ёсгүй л шийдэх ёстой шүү дээ. Тэрнээс энийг хэрэглэмээр байдаг болохгүй гэж ярьдаг чинь буруу байхгүй. Яг шүүхэд байдаг цорын ганц давуу тал бол дотоод итгэл үнэмшил. Гэхдээ энд нэг юм ойлголттой байгаа шүү дээ. Одоо энэ үндсэн хууль дээр үндсэн хуулийн одоо энэ 50-ийн 3 дахь хэсэг гэдэг энэ чинь дууссан л гэрээ конвенцийг дагна гэдэг. Тэгээд үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэрэг маргааныг одоо төтгөлзүүлээд үндсэн хуулийн цэцэд хандаж болно гэсэн ийм заалт байгаа. Тэгэхээр шүүх байгууллага бол өөрт одоо хууль зөрчигдсөн гэсэн одоо олон улсын гэрээ конвенц зөрчигдсөн гэж үзвэл үндсэн хуулийн цэцэд хандаад хуулийг хэрэглэхгүй гэсэн ийм хүсэлтэд гарах боломж бол байгаа даа. Үндсэн хуулинд ингээд заасан болохоор. Хараа шүүх гэдэг юу гэж ойлгох вэ? Шүүх ч юм уу эсвэл прокурор, шүүх, өмгөөлөгч 3-ын одоо хамтарч явж байгаа хуралдааны процесс юм уу? Шүүх гэдэг юу гэж ойлгох вэ гэж. Тэгэхээр нөгөө шүүхийн тухай хуулиар шүүх байр суурь илэрхийлэхдээ
бүгд хурлаараа илэрхийлнэ гэдэг тодорхой заалт оруулсан байхгүй юу? Бүгд хурлаараа гэдэг. Тийм учраас одоо нэгэнт ингээ гаргацсан хууль юм чинь тэр хуулиа өөрчлөхгүй юм бол одоо уран цэцэг шүүгчийн эрүүгийн танхимын шүүгч, захиргааны танхимын шүүгч хоорондоо холилдож болохгүй гэд яриад байдаг. Тэгээд холилдож болохгүй гэж ойлгоод аминдаа уул нь анхан шатны шүүх одоо юу гэдэг анхан шат гэнэ эрүүгийн танхимын шүүх эцсийн шийдвэр байна гэсэн зүйлийг заавал бүгд хурлаар орох ёсгүй гэсэн зүйлийг цэцдэр очиод өөрөөсөө унгацсан шүү дээ. Нэг иргэн хөргөл өгөөд бүгд хурлаар ордогоо гэдэг. Тийм учраас бүгд хурлаар одоо ордог гэдэг нөгөө хуулийн нөгөө хүчингү болгоцсон заалтаа чин цэц сунгаагаад бүгд хурлаар орцсон юмыг одоо ер нь би ингэж хэлээд байна л да. Энэ цэцийн өмнөөс би тайлбарлаад амиргүй ам л та. Цэцэд ягаад гэхээр би нөгөө цэцийг өөрөө бас их шудраг ус юм хийдэг гэдэг одоо итгэл өмгшөлтэй болцсон улс төрч учраас үзэгчтэй бас нэг ойлголт хэлээ одоо алдаатай хийсэн юмыг нь би хуулийн дагуу хэлж болохгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр үзэгчтэй бас нэг ойлгомжтой өгөх үүднээс нэг бяцхан тайлбар хийх нь зөв баг те. Одоо бол үндсэн өршөөлийн тухай өршөөл үзүүлэх тухай хуулийг зарим зүйл залтыг нь бол хэрэгжилж болохгүй байна гэдгээр нь бол улсын дээд шүүх маргаан одоо үүсгүүлэхээр үндсэн хуулийн цэцэд гомдол гаргацсан. За гэтэл үндсэн хуулийн цэц нь өөрөө эргээд танах энэ асуудлаа нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэе гэд буцаацсан. Мөн үү? За тэгээд үндсэн хууль одоо яг тэр нөгөө нийт шүүгчдийн хуралдааныг хийх гэхээр өнөөдөр Монгол улсын хуулинд нийт шүүгчдийн хуралдаан гэдэг нэг хийн гэсэн ийм ойлголт байхгүй болсон. Одоо энэ байхгүй байсны цэцрээ очоод байдагдаг болгоцсон байхгүй. Би өөрөө хууль зүйн байнгын орны ажлын хэсгийн ахлаад явж байсан. Тэгэхээр өнөөдөр хэрэгжиж байгаа тэр хуулинд байгаа гэж ойлгож байхгүй бойс. Тэгээд нөгөө ийм гэж болохгүй эн чинь ерөнхий шүүгчгээ те бүгд хуралдаан гэж байх хэвээр эн чинь бас нөгөө зөвхөн хэрэг маргааны тухай биш бас ингээ хууль тайлбарлах янз бүрийн байдаг гэд цэцрүүгээ яваад гомдлоо гаргасан байхгүй юу. Зүгээр ямар ч байсан гомдол гаргаж явж нэгэ солонгой шүүгч надаас тайлбар авъя гэдэг тийм ээ. Би тайлбар өгөх гээд ерөөсөө болохгүй байсан. Сүүлдээ нөхдүүд өөрсдөө шийдвэрээ гаргалаа гэдэг надад мэдээлэл ирсэн. Яг эцсийн мэдээллийг би бол гараараа хараагүй байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь би дахиад хэлээд нь шүү дээ. Хууль хүчин төгөлдөр болоогүй байхад хууль хэрэгжилж болохгүй байх гэж хэлдэг чинь буруу шүү дээ. Одоо та нар 76 гишүүн яаж хийх хинч мэдэхгүй шүү дээ. 76 гишүүн биш үү те? Магадгүй одоо юу гэвэл энэ 11-ийн саналаар биш тийм ээ. Бүр одоо юу гэх юм энэ хууль хүчин төгөлдөр бус гэдэг дээр эцсийн конопа дарыг гэж хэлэхэд нь одоо яг нэг давхар дэлтээр дээр хэлжсэн шүү дээ. Бүх процесс яваад хамгийн сүүлд за ингээд давхар дэлийг авахгүй гэж хамгийн сүүлд энэ хууль хүчин төгөлдөр гэдэг дээр коноп дарыг гэдэг. Тэгсэн чинь хүчин төгөлдөр биш гэж коноп дараад өөр болсон шүү дээ. Тэгээ энэ хуулийн тухай ярихад болцсон биз дээ. Тэр шиг дээд шүүх маань хүчин төгөлдөр болоогүй байгаа хууль нь санаа зовоод байгааг би гайхаад байгаа байхгүй. Хууль хэрэгжүүлдэг байгууллага ягаад санаа зовоод байгаа. Хууль нь гараад магадгүй тэр хоригдоогүй зүйл залтууд бол одоо хэрэгжих ёстой. Үгүй ёсгүй байхгүй. Яг л одоо энэ асуудлыг дээд улсын их хурлаар бүрэн дуусгаад одоо нэгсэндээ тэр магадгүй тэр ерөнхийлөгч 11-ийг авч магадгүй авахгүй байж магадгүй ингээд эцлээ шийдсэний дараа магадгүй ерөнхийлөгч дахиад хориг тавьж магадгүй. Ямар ч байсан хоригийн асуудал дуусаад их хурл ингээд ажиллагаа дууссаны дараа л энэ хуулийг хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхгүй бол одоо нөгөө хориг тавиагүйг нь хэрэглэх гээд байгаа юм шиг ингээд ард түмэнд буруу ойлголт өгöd юм байна. Яг хориг тавьсан зүйл чийж ер нь анхааруулж хилээд байгаа юм биш үү? Одоо жишээ нь анхааруулж гэдэг нь ороод цаашаага очиж гомдлоо тавиад байна гэдэг чинь анхааруулсан биш. Эдгээр чинь энэ хуулийг хэрэглэж болохгүй байх гэдгээ нотлоод байна шүү дээ. Нотолсон үйлдэл нь яаруу байхгүй да. Бушуу туулаа гэдэг шиг би тэднийг юу гэж хэлээд байгаа гэд улсын дээд шүүх тийм ээ. Энэ хууль хүчин төгөлдөр болог ороод ирэг өөрөө хэрэгжилж болох нь үгүй юу гэд үз болохгүй л өөр юмаа явдаг ийм л жишгтэй болохоос нөгөө энд байгаа нэг юм нөхцөлөд үүсэх юм шүү. За улсын хууль батлаа гаргачлаа тийм үү? За гаргачлаа. Тэгээд ирээдүйн цаг дээр ярьж байгаа. Тийм ирээдүйн цаг дээр гаргачлаа. Шүүх одоо тэр хуулийг хэрэглэх боллоо тийм үү? Өршөөлт ирээдүйн цаг дээр. За гítэл эргээд тэр хуулиуд нь заалтууд нь тухайн хуулийн заалт нь олон улсын гэрээ конвенц зөрчигдсөн. Одоо Монгол улсын одоо бусад эрүүгийн хууль гэдэг юм, эрүүгийн байцаа шийдэх хууль гэдэг юм. Энийгээ зөрчигдсөн ийм үйлдэлүүд юу одоо заалт ороод явцсан байвал яах вэ? Тэгээ дахиад яах вэ? Цаг хугацааны үед алдагдaltaй биш. Тэр үед магадгүй зөвхөн тэр заалтаар цэцэд гомдол гаргаад
Магадгүй тэр заалтаар шийдвэр гаргаад одоо нөгөө юу гэдгийг тэр заалтанд үтгэлзээд явж болно шүү дээ. Одоо болохоор нөгөө хуулийн процесс чинь юу вэ гэвэл хориг тавихаар хууль бүхэлдээ хэрэглэгддэггүй юм. Энэ болохоор улсын хурлын тухай хэвсэгжилт хэрэглэнэ гэж байхгүй дахиад хэлдэг шүү дээ. Хориг тавьсан бол улсын хурлын тухай хуулийн 43 дээр байна. Тэр нь юу гэвэл хориг тавьсан учраас энэ хууль төрд үтгэлдсэн гэж автоматар ойлгогдно. Улсын хурл эцлийн шийдээгүй бол за одоо заавал бүхэлд нь хэрэглэх боломжгүй гэж байна. Тэгэхээр өнөөдөр би энэ болохоор дээд шүүхийн тухай яриад байгаа болохоос Дэмбэрэл Дулмаагийн тухай яриаггүй шүү дээ. Дэмбэрэл Дулмаа гэж хоёр хүн байсан бол юм яаж өгөх вэ? Магадгүй ингэж болох юм ингээ та хоёр шиг яриад цэц мэцрүүгөө гомдлоо гараа хариугаа авч чадна. А шүүх гэдэг бол хууль хэрэгжүүлдэг байгууллага. Хууль хэрэгжүүлдэг байгууллага гэдэг чинь ихлэ хуулиа авал та. Тэмэд аваад үзээд хурлаа хий. Магадгүй одоо бүгд хурлаа хийх үү, ямар хурлаа хийх үү, тэгээд хэрэгжилж болно, хэрэгжилж болохгүйгээ гарга. Дараа нь одоо ярьдгаараа цэцтэй өг. Энэгүй хуулийнх нь эрхэм байгаа бол тэгээ яв. Эрхэм байхгүй бол хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуул. Ийм байгаа. Гэтэл манай нөхдүүд маань ёстой инээдэмтэй гэж хэлж болохоор бүгдээр л хуульч. Тэгээд таан чинь дотор боловсралгүй шахуу хүн очичлоо гэж би нэг гомдол гаргасан шүү дээ. Янз бүрийн нөхдүүд байгаа болохоор би санаа зовоод байна шүү дээ. Болохгүй. Шүүх өнөөдөр улс төрждгүй юм. Яагаад улс төржилт гэдэг байгааг батлагдаагүй хуулийг цэцэд өгнө гэдэг бол энэ бол том эмгэнэл багхгүй юу? Батлагдсан бол болж байна. Тэгэхээр одоо яг дээд шүүхтэй холбоотой асуудал гэхээс илүү үзэгчдийн хамгийн их сонирхож байгаа нэг асуулт байгаа. Нөгөө авилга хэл ахуул. За тэгээ нөгөө албан тушаалтын хэрэгүүд. Энэ хоёр бас нэг ялгаатай ойлголтууд яваад байгаа тийм үү? Энэ дээр одоо нөгөө юу гэдгийг завсарлага авагдчихад байгаа. Хоёулаа орж ийн үү орохгүй юу? Эсвэл аль нэг нь ороод орохгүй байгаа юу гэдэг юм. Энээс одоо ерөөсөө юм штэ. Монгол улсын ерөнхийлөгч маань борчуудыг бодоод нөгөө цагаанчууд гэдэг нь ямар би мэдэхгүй. Борчуудыг бодоод би зарим зүйлийг хасъя гэдэг тийм ээ. Борчуудыг бодоод би одоо юу гэдэг авилгачдыг би өршөөхгүй гэж. Гэхдээ 148 гэдэг нэг заалт байна. Заллингийн хэрэг. Заллингийн хэрэг чи авилгалын хэрэг биш. Албан тушаалын хэрэг биш. Чи эдийн засгийн хэрэг. Тэмэд эдийн засгийн хэрэг гэж. Энэ одоо ямарч тэнэг хүн энэ авилгалын хэрэг үү, албан тушаалын хэрэг үү биш энэ эдийн засгийн хэрэг гэдэг мэднэ. Тэгэхээр 148-ыг оруулсан байгаа. За би тэгээд юу гэвэл заах уу хамаа алга. Тэгээд тэрийг нөгөө гişүүд өөрийнхөө үзмжээр шийднэ үз. Тэмэд 148-аар одоо яах вэ? Монгол улсын ерөнхийлөгч байсан Монгол Ардын Хувьсгалт намын дарга Намрын энх баяр гэдэг хүнийг төрсөн дүүгийнх нь компани гадаадын компанитай гэрээ хийгээд нөгөө гадаадын хүн нь хууль дүрм сайн мэдэхгүй учраас одоо шүүх цагдаад гомдол гаргасныг авилгалтай тэмцэх газрынхаа аваад хэрэг үсгэсэн явж байгаа. Би авилгалтай тэмцэхийн жишээлбэл харьяалалд заллингийн хэрэг байдгүй шүү дээ. Заллингийн хэрэг ерөөсөө чинь цагдаа шалгах хэрэгтэй. Тэгээ харьяалал юм бас. Дээрээс нөгөө авилгалын гэж хэлж байгаа тэр 148-аар за бурууд улс төр хууль хоёрыг өнөөдөр салгаж ойлгомоор байгаа байхгүй. Тэр утгаараа 148 жишээлбэл өршөөгдөж нэг удаа өршөөгöd үзье л да энэ ч одоо 90 оноос өршөөгдөж байгаагүй тийм. Нэгч байхгүй байхгүй. Яг гэвэл нэг талд мөнгөтэй хүн нөгөө талд мөнгөгүй хүн л байдаг байхгүй. Мөнгөтэй хүн хохирчхороо мөнгөгүй хүний шоронд оросоо гэж боддог байхгүй. Тэгээ итгэл эвдэгт замаар гэдэг байгаа шүү дээ. Та одоо бодлоо би энэ хүнд одоо юу гэдгийг за виз гаргаад өгөөрэй шагаа надад нэг $1000 өгсөн. Шагаа консул юм уу? Элчин юм уу? Одоо хийн. Эсвэл одоо юу гэдгийг эсвэл найздаа нэг тендер аваад өгөөрэй гэд би 100 сая төгрөг өгсөн. Энэ хүн надад тендер авахын тулд гэмт хэрэг хийх ёстой шүү. Хүнд одоо хахуул өгөх ёстой шүү. Энэ яагаад гэвэл тендер орооны дарга биш. Энэ одоо юу юм? Тэгээд нөгөөх нь уучлаарай би чадахгүй юм байна. Би хандуулж уучлаарай гэнгүүт мөнгө өгье гэхэд чамаас мөнгө авахгүй чамаад үгүй цагдаад өгнө. Тэгээд нөгөө хүн нь одоо юу гэдгийг те заллигэн болоод ингэ явж байгаа. Заллингийн АТГ яг шалгах ёсгүй гэдэг тийм зүйлцэлт бол байгаа юм уу те? Яагаад энд чинь байцаан шийдэх тухай хуулийн дээр юу байж байгаа шүү дээ. Нөгөө нэг цагдаагийн тийм ээ замын цагдаагийнхан одоо жишээлбэл тийм ээ хууль зөрчил шалгаад байна гэдгийг нь гаргаж ирээд тавиад байгууллагын хариуцлага тооцоолж өгдөг тийм би өмгөөлөгч нь биш тийм одоо би их хурлын гишүүн тийм инквер дарга өмгөөлөгчөө аваад тэгэл явах ёстой явж байгаа л гэж би бодож байгаа шүү дээ. Тойр ингэ харилцааг нь хаягаа уучлаарай. Тойр хаалга бишгэлжсэн гэдэг асуудал тойр харилцаа ингэж хараад байх. Тэр нь бол ингэж нэг тогоод огтхай байсан дээр их өөрийнхөө юу эсрэг байдгийн тэр гэсэн л яригдал ах юм. Тэгээ таны саяны яриад чинь би ямар хамаатай өмгөөлөгч аавал үзгээд. Үгүй тийм биш байна. Толгосод нэг муудалцаад
танаа өрөөнд ороо гарсан. За дараа нь их хоёр дарга ирээд хаалга өсгөж орж ирсэн гэсэн нэг юм мэдээлэлээр явж байна. Наа чи сонингийнхны мэдээ шүү дээ тий. Би тийм мэдээлэл хийгээгүй зү. Яг нь тийм яг таны амнаас баталгаа юу үүсгээс чи юу гэж хэлж байв дахиад хэлье. Өнөөдөр улсын их хурлын гишүүн учраас би зөвхөн зарчмын юмнуудаа л ярьж байна. Саний хэлдэг ч гэсэн инквер дарга бол өмгөөлөгч аваад явах хэрэгтэй болохоос би өмгөөлөгч нэгээд өргөдлийн бичээд бариад гүгөө явж болохгүй. Би чинь байнгын орон дарга, өргөдлийн байнгын орон дарга. Нэгсэндээ би байнгын орон даргын хувьд ялангуяа тийм ээ хүмүүсийн өргөдлийг би шийдвэрлэх үүрэгтэй болохоос өөрөө өргөдөл бичээгүйгээ явуулж болохгүй шүү дээ. Наацхан. Тэр утгаараа би ярьсан. Тэрнээс биш хувь хүний ийм штэ тийм штэ. Манайхан тэгээд нөгөө талаас аваад үзэхэд би нэг зүйл хэлье. Өнөөдөр яг улс төр юм чин нэг айлтч гисэн тийм ээ. Одоо янз бүрийн ингээд зөрчилдөх, маргах, ойлголцох юм байна. Тэгэхдээ бүр ингээд нэг хагараа, бутраад болцсон юм байхгүй. Тэр дундаа хаалга гიშгэлсэн ч гэдэг юм уу, эсвэл хоолоо боосон ч юм тийм огт байхгүй. Би байхгүй гэдгээ одоо даанч мөнгө байхгүй учраас бүх иргэдэд телевизийг дуудаад тайлбарлаж чадахгүй юм. Тэр манай нөгөө хэмлээ зарлахад бол зөв хүрээлээ шүү дээ. Харин хэлээд нь шүү дээ. Өөрөд ямар өнцгөр гаргах вэ гэдэг чинь чухал шүү дээ. Манай олигархууд чинь дөрвөн юм байдаг байхгүй юу? Тэд нар намтай, тэд нар албан тушаалтнуудтай, тэд нар мөнгөтэй, тэд нар хэвлэлтэй. Тэгээд тэд нар чинь энэ бүгдээ ашиглаад баасан хөө гэдэг хүнийг ямар өнцгөр харуулмаар байна, инквер гэдэг хүнийг ямар өнцгөр харуулмаар байна гэдгээд энд яриад байгаа болохоос биш. А яг хувь хүнийхээ хувьд бол би нээлттэй л байгаа шүү дээ. Бүх сэтгүүлчдэд хамгийн нээлттэй гэдэг нь үнэн. Сэтгүүлч ингээ надаас асуухгүйгээр бичсэн байлээ. Тэгээ би бичсэн хүүхдийн би мэдчихэж байгаа. Тэгээ бичүүлсэн хүний ч мэдчихэж байгаа. Сэтгүүлчдэд одоо өнцгийн зааж өгөөд мөнгө төлждөг гэсэн үг үү те? Сэтгүүлчдэд үү? Сэтгүүлчдэд гэхээсээ илүү хэвлэлийн компаниуд чинь бүгдээрээ юу шүү дээ. Эцдүүд нь улс төрчид. Эцдүүд өнөөдөр редакцийн бодлогод оролцоод байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ та нар бодлоо. Хэвлэлийн эрхчлөөний тухай хууль орж ирэхэд яагаад унссан юм? Нөгөө Бачимэг гişүү яагаад татсан юм? Одоо хаана вэ? Би өнөөдөр юу гэж бодсон бэ? Сэтгүүлч ерөнхийлөгчтэй улс энэ нэг хэвлэлийн эрхчлөө нэг номерт байх болов уу гэж голдохгүй. Ямар олон сэтгүүлчид өнөөдөр шорон морон юм хумд ороод хил ам таталж байвал. Тэгээд би 9 сарын 13-ны өдөр энэ хэвлэлийн эрхчлөөний хууль батлагдахгүй нь тодорхой боллоо гэж ойлгоод би сэтгүүлчдийг хамгаалсан хууль өргөн байсан. Өөрөөр хэлбэл 111 гээд нөгөөх нь хүн гүтгэх, хүнд оромжлох гээд сэтгүүлчдийн энийг болио өгöd өргөн барихад харамсалтай нь юу гэвэл нөгөө нөхдүүд чинь уучлаарай эрүүгийн хууль удахгүй гарнаа гээд яасан бэ гэвэл нөгөөдхийн маань батлаагүй. Ер нь би 26 хууль санаачилж байгаа. Тэгэхээр 26 хуулийг баталжуулах нэг хэрэгтэй. Жишээлбэл одоо ганц өх гэж зөвлөх байгаа шүү дээ. Ганц өх зөвлөхийн найз чинь гончиг дээр дарга шүү дээ уг нь тийм ээ бид нар тэгж ойлгож байгаа. Алтан үеийг дарга гончиг дээр дарга эднэр бол одоо ойрхон нэг фракц гэж. Гэтэл хамгийн эмгэнэлтэй нэг юм болж байгаа байхгүй. Инквер даргыг шүүх шийдвэр гаргахдаа гүйцэтгэх ажлаар нотлогдсон гэд шүүхийн шийдвэрээ тавиад юу болохгүй. Ял гэсэн. Тэгэхээр би гүйцэтгэх ажил гэдэг бол гүйцэтгэх ажил гэж юу вэ? Тэр бол прокурор, өмгөөлөгч, шүүгч гурвын мэддэг нотлог баримт авах хэрэгтэй гэж бодохгүй. Тэгсэн чинь харин эсэргээрээ бид нар ямар нотлог баримт гэж бодсон гэж прокурор, шүүгч хоёр л мэддэг. Өмгөөлөгчд үзүүлдэг байхгүй. Үзье гэхээр нууцын зэрэгтэй үзүүлдэг. Тэгээд тэр хоёр л ял өгдөг. Энийг зөвхөн өмгөөлөгчийг үзүүлдэг байлгыг хуулийн төсөл өргөн барьсан чинь гончиг дээр дарга ажлын хэсэг ахлаад тэгээд 3 жил ингээд цүнхэндээсэн. Би өчигдөр байна уу өчигдөр би өчигдөр гэдэг уучлаарай 5 дахь өдөр юм байна. 5 дахь өдөр би хэлжсэн байхгүй. Гончигдөр дарга дээр ороод та маш буруу юм хийсэн шүү. Та миний тэр хуулийн ажлын хэсэг ахлагч явд одоо наадах батлуулах та. Нотлох гүйцэтгэх ажлаар нотлогдно гэж юу яриад байгаа юм бэ? Тэр энэ өмгөөлөгч нь үзье, прокурор нь үзье, шүүгч нь үзье. Тэгээд зөв байна, буруу байна гэдгийг мэтгэлцээ. Тэгээд шийддэг болохоос шүүгч, прокурор хоёр л мэддэг тийм нотлог баримт гэж байж болохгүй байхгүй. Мэтгэлцээний зарчим алдагдана. Одоо тэр нөгөө нөөтийн хууль байна. 3%. Буяа юу гэж бодсон бэ? 50 саяас доош одоо нөөт төлөхгүй гэдэг нэг балаа хууль байгаа шүү дээ. Ядуу бай гэсэнтэй адилхан. Гэхдээ ядууч вэ нү, баянч вэ нү 3% нөөт төлчих ёо. 3% болгоч. Тэр чинь нөгөө эргээд нуух гол хөшүүрг нь болоо тэр биш үү? Улирал тутам одоо сар болгон биш. Татврынхаа тайлантай хамт нүүдийн падаана өгье. Нүүдийн тайлангаас гэж хэлэхгүй юу? Тэгээ энэ хуулийг яасан их хурлын гишүүн нүүдийн тухай
хууль, татварын хууль санаачилж болохгүйгээр буцаагаад засгийн газарт нь саналаа өгөхөөр засгийн газар саналд оруулахгүйгээр одоо гаргасан. Тэгэнгүүтээ Мая цэцэг ихчээ уучлаарай. Өнөөдөр дансыг чинь нээе. Тэгэнгүүтээ юу гэдгийг одоо шивээ аваа компани та нар одоо юу гэдгийг нөөт мөтө төлөөг нь хамаагүй дансыг чинь хаахгүй ч гэдэм. Яг өвөл болоод байна. Ийм имгэрэлтэй хууль хүн бүр тэгш үйлчлэх хэрэгтэй. Хуулинд хүн болгон одоо юу гэдгийг захирадах хэрэгтэй. Тэр нэг сони юм болчихсон юм а тий. Тийм үстэй. Тэгээ яг ингээл одоо телевизээр гараад Мая цэцэг тэгэл маргааш нь эргэсэдийн өрөөнд татварын дарга нартай очиод цог суугаад уулзж байгаа нь жоохон тиймэрхүү санагдсан л да. Яг тэр хүмүүс зөв юм мэдлээ. Тэр хуулийг үндсээр л өөрчлөх буруу биш аахгүй. Тэр хүн бүх аргаа эргэлж явна шүү дээ. Хүн өөрөөгөө өмөрөх хэрэгтэй, өмгөөлөх хэрэгтэй. Тэр эмэгтэйгийн буруу биш. А тэр ерөнхий сайдын буруу байхгүй. Манай ерөнхий сайд чих жижиг юм ярьдаг хүн шүү дээ. Айгүй жижиг юм ярьдаг хүн. Тэгээ би одоо ийм жижиг юм ярьдаг хүн тийм том юм харах уу? Тэр гайхаад байгаа шүү дээ. Нэг асуулт байна. Одоо энэ ажилтны тэмцэх газрыг одоо улс төрчид ялган төрийн өндөр албан тушаалтнуудыг бол ажил хийхгүй байна. Дээрээс нь янз бүр баримтлалаа цуглуулад 20 цагт нэгээд айлгаад байдаг ч гэдэг юм уу гэсэн тийм яриануд байдаг л да. Энэ хэр орон төстэй үү? Танд ер нь тиймэрхүү зүйл ажиглагдсан уу? Нэгдүгээр. Хоёрдугаарт улсын хурлын гишүүн Нарын Алтан хуйг ерөнхийдөө дасан тэр нөгөө мөрдөн байцах тасхийг буцаад прокурорын дэргэд шилжүүлээ тэрний дэргэд байлгах ёстой гэдэг асуудлаараас хуулийн төсөл өргөн бариад тэрийг нь огт хилцэхгүй л болчихлоо л да тийм. Би за хэлцэхгүй шүү дээ. Огт биш. Яг нөгөө улсын хурлын үзэмжийн асуудал. Тийм шиг байна. Үзэмж биш. Энэ 7 хоногт хилцэж байгаа шүү дээ. Хилцэх юм уу? Тийм энэ 7 хоногт хилцүүлэхийн дараалд орсон мэлээ. Орсон байна. Тийм нэгдүгээр тоо. Хоёрдугаарт нь юм байгаа маа. Авилгалтай тэмцэх газар тэгж хэлүүлж яана өөрөөс нь болж байгаа. Гэхдээ одоо бодолтой. Тэр нэг ямар хүн жил хин очиод нөгөө нэг иргэдэг оюун гэрэл очиод иргэдэг нэг 461 тойрогдчихсэн нэг хүн байгаа шүү дээ. Дэнзэн одоо жишээлбэл яагаад хориод байгаа юм би ойлгоогүй шүү дээ. Яагаад гэвэл сэжигтэн ялагдагч тийм ээ. Одоо юу гэх юм бол шүүгдэгч өөр хэсрэг мэдүүлэг өгөхгүй гин буруутайгаа нотлохгүй гэж. Гин буруутай эсгээ нотлохгүй. Тэгэхээр гин буруугаа нотлох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр. Тэгэхээр тэр хүнийг юу гэвэл онц хүнд гимт хэрэг мөрдөн байцаалтан саад учруулах хинэ тэрэгээд нэг юмар хорсноо. Гэхдээ тэгэд юм нь яасан дуустдаггүй юм. Нэг 7 хоногийн дотор тэр юмнуудаа зохицуулаад тэр хүнээ гаргал та. Шүүх гин буруутайг тооцоогүй байхад ингээ хүнийг ингээ удаан хугацаагаар хордог шүү дээ. Одоо нэг хүнийг сар одоо зөвхөн дэнзэн дээр биш. Жирийн хүн дээр ч гэсэн цагдаа нар тийм шүү дээ. Авилгалтай тэмцэх тийм. Манай тийм байхгүй мөрдөх байцаах гэж юм хоёр арга байгаа. Мөрдөх байцаах. Мөрдөх арга манайхан баг хэрэгэлдэггүй. Мөрдөх арга гэдэг чинь одоо гин буруутайгаа урьдчилт нотлоод урьдчилан гэдэг маань бол ерөнхий нотлохоо гэдэг. Одоо бид нар маш олон кино үздэг шүү дээ. Ингээд эхлээд зүгээр уулзаад байдаг. Зүгээр уулзаад нөгөө хүмүүсээ ийм үү тийм үү гэж за та намайг яагаад нотлол доо гэдэггүй та ийм юм чиг гин буруутай одоо танаас байцаалт авна гэж. Кинон дээр тэгж байгаа. Манайхан бол байцаах аргаараа мөрдөж чаддаг. Байцаах гэдэг нь залхаадаг. Одоо байцаахын тулд нөгөө хүнээ эхлээд айлгана гэдэг чинь нөгөө сэтгэхүй айдасны төрүүлж байгаа. Харанхуй нөхөн даваач хийж байгаа шүү дээ. Хүнийг очиод чи ингээд нэг өрөөнд нэг амар хүмүүстэй очиод төгжчихээр тийм ээ. Амар гэдэг юм одоо нөгөөдөл тийм сэтгэл төрүүлнэ шүү дээ. Энэ хүн хүн амны эрэхтэй нэт. За нөгөөдхөө очиод аимшигтай хүнд хоолууд өгөхөөр нөгөөдөл дээр очи эргэлт мэргэлт өгөхгүй байхаар нөгөө хүн чинь сүулдэ. За тэгээд сар нийгмийн идэвхтэй ажил хийдэг хүн чинь сар суухаараа залхаа шүү дээ. Тэгээд за ойлголоо. Тийм баха үнэн баха гэд. Тэгэхээр үстэй та мэдлээ гэд. Тэгээд дараа нь шүүхтэр ирээд үгүй байсан байж штэ гэхээр нөгөөдхөө эргээ нотолж болох. Яг тэгэхээр манай байцаан шийдэх тухай хуулийн дээр одоо энэ шинжил дээр ч гэсэн тийм балан юм орж ирээд байна. Тэр нь юу гэвэл өмгөөлөгч нотлох баримтыг үнэлэхгүй. Нотлох баримт нь санал хэл. Тэгэхээр өмгөөлөгч ямар ч эрх мэдэл байхгүй. Өршөөлийн хуулиар одоо өршөөгдөж байгаа ялтнууд хизээ суулгадах вэ? Батлагдаад 2 сар боллоо гэж хуулийг. Анх ихний юу хэлж л та. За. Зөрчигдөж байгаа эрхийг нь хуулиар хэн хамгаалах ёстой байдаг юм бэ? Тэгж болно. Энэ нөгөө нэг хоригдлууд уг нь бол хууль гарсан. Шууд суллагдах ёстой гэсэн ийм юм яа одоо тэгээ хөргөө хүлээгээд л байна л та тийм ээ. Үгүй яах вэ? Гэхдээ ийм байгаа ш. Бид шийдвэрээ гаргасан. Хууль хүчин төгөлдөр болох ёстой. Бид тэднийг бас гимгүү вахтын шоронд хийгээгүй шүү дээ. Шүүхээр одоо тэд нар ялаа идэх ёстой. Өршөөлөл байхгүйсэн бол тийм ээ. Одоо тэд байж л авах байсан шүү дээ.
Тэгэхээр одоо юу гэдгийг нөгөө одоо юм чинь одоо л гарах хэрэгтэй гэдээ явна гэдэг чинь бас буруу байхгүй. Ямар ч үйл гэсэн бид нар юу гэдгийг гимгүү хүмүүсийг тэнд суулгаад байгаа юм биш. Ер нь бол хурдан шийдэх ёстой гэдэг асуудал дээр бол би комиссийн гишүүний хувьд ч тэр их хурлын гишүүний хувьд ч тэр байнгын орон дарганы хувьд байнга юу гэж мэдээлэл хийж байгаа. Ингэж болохгүй гэдэг. Тэгэхдээ ямар ч байсан л хүлээлттэй л байхаас өөр аргагүй л болж байна тийм үү? Одоо энэ 4 өдөр шийдэх байх гэж би найдаж байгаа. Тэгэхдээ ардчилсан нам бас завсарлага аваад эсвэл дараа нөгөөх хоргийг аваагүй гингуудаа ерөнхийлөгч хориг тавиад бас яаж сунжирхын гэдэл асуудал явуул бас сунжирн тийм үү? Цэцсээ одоо тийх юм бол одоо бас тэгэх үү. Тэгэхдээ тэрэн дээр харьцангуй гайгүй тодорхой заалтаар явах учраас тодорхой заалт нь л үлдээд бус нь бол хэрэгжиж явж байгаа юм. Тэр утгаараа бол цэцдээр бол харьцангуй гайгүй гэж би үзэж байна. Хориг нөгөө их хурл хоёр ч өөр байхгүй. Энэ өмнөх хуулиуд өршөөлийн үзүүлэх тухай хуулиуд ингэж хил ам дагуулж ийм одоо масыг хамарсан юм асуудал үүсэж байгаагүй л дээ. Энэ удаа яагаад ингэж вэ? Энэ одоо юу гэдгийг танай нэг ангийнхан чинь үнэхээр жоохон сул болоод ийм хийчихвүү. Эсвэл одоо үнэхээр энэ амьдрал баян гэж ярьдаг те. Үнэхээр энэ тэр утгаараа одоо юу гэдгийг энэ хууль ингээд зөрчилтэй ингээд байгаад байна. Юундээ байна яг гогцоо. Яг зөв олон нийт юу гэж харж байгаа гэвэл аяг хоёрт зориулсан зориулагдсан одоо хуулийг л нөгөө элбэг дөржинлэгээр хаалт хийчлээ. Тэгээд тэрэн дээр нь дотроо парламент дотор 2-3 хуваагдаад эв зүгөө олохгүй арслан маш дотроо явсан энийг хуулийг дэмжихгүй батлахгүй гэсэн л 5-6 өнцгөөс л хараад шиг байна л дээ. Гэхдээ ийм байгаа. Нэгдүгürt нь бол өршөөлийн хуулийн дээр өмнө нэг ч хориг тавьж байгаагүй. Хуулийн дээр хориг тавьж ирсэн үнэн. Өршөөлийн хуулийн дээр хориг тавьж ирсэн байхгүй. 6 удаа батлагдахад. Хоёрдугаарт нь хориг тавихынхаа өмнө хинч уус төржиж байгаагүй. Жишээлбэл ерөнхийлөгчөөс өргөн баригдаад улсын хурлаар батлагдсан 2000 оны өршөөлийн хуулийн дээр хүүхэд хүн алж удна гэсэн заалт байсан шүү дээ. Тэрүүгээр та нар санаж авах сүмийн хэрэг гэдэг аимшигтай юм болоод хэвлэн чимгийн хэрэг гэдэг аюултай юм болоод хичнээн яг хүүхэд хүн алж болохоор гэдэг заалт тийм биз. Тэн дээр хинч өнөөдөр юу гэдгийг за яг энэ хуулийн нэгэнт юм чинь тийм ээ нийт Монгол улсад дөрөгчөө биш биз гэж. Гэтэл нөгөө Монгол улсын ерөнхийлөгч маань өөрөө улс төржөөд хоригоо тавихтаа зүгээр л тавьчихна үсттэй. Ийм байгаамаа гэл. Тэгэл тэр заалтаараа одоо тайлбарлах юм байвал тайлбарлана л үсттэй. Яг л нэг юм одоо алах гээд байгаа юм шиг болохгүй байсан юм шиг ингэдэггүй тэгээ тийм хориг тавих нөхцлүүдийг ингээ харсан чинь зайлвал бас гол юм дээр хориг тавиагүй л байгаа байхгүй. Би ямар хориг тавьдаг эрэгтэй хүн биш тийм үсттэй. Жишээлбэл би хэлээд шүү дээ. Төрийн нууц задруулах гэдэг дээр хориг тавиаг болохоор би гайхчихлаа байхгүй. Харин тийм байлээ. Тийм үсттэй. Тэгээ энэ дээр наацхан жишээлбэл тэр хилийн одоо хууль ус бараа оруулж ирэх гэдэг дээр тий хар тамхич оруулж ирж болно шүү дээ. Тэн дээр хориг тавиаг болохоор би гайхчихлаа байхгүй. Тийм үсттэй. Тэгэхээр нөгөө юу гэвэл энэ болвол ус төржүүлэх хувилбар нь тэр нөгөө намын дарга нар ерөнхийлөгчөөс л болж байгаа асуудал. Жирийн гишүү их хурлын гишүүний хувьд бол би хурлаа зарлагт нь оролцоод байр суурь илэрхийлэл явж байгаа. Тэгээ одоо энэ ялангуяа бас сүүлийн үед энэ хэвлэл мэдээллийнхэн одоо бас ингээд улсын хурлын гишүүний халдачгүй байдалд халдаад байгаа байхгүй. Монгол улсын хуулийн дээр байгаа шүү дээ. Улсын их хурлын гишүүн хуулийн одоо тийм ээ санаачилсан хуулийн шийдвэр гаргасан хариуцлага өгөхгүй гэж. Гэтэл өнөөдөр хар цагаан янз бүрийн тавиал те энийг битгий сонгороо ч шиг гээл те ингээд төрийн эрх мэдэл халдаад байгаа байхгүй. Гэтэл төрийн эрх мэдэл маань 76 хүн шийдэн шүү дээ. Тэр дотор нэг л хүн байгаа. Тэр 76 хүн бүгдээр яг адилхан бодох ёсгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэж одоо юу гэдэг айц давтуулах гэж байгаа юм шиг нөлөөлөх гэж байгаа юм шиг гарч чагсаал мэгсаал гэж болохгүй шүү дээ. Зүгээр хүн үжил бодлоо илэрхийлж болно. Үжил бодлоо илэрхийлж болно. Гэхдээ тэр үжил бодлоо илэрхийлэхдээ хуулийн хүрээнд л явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр би бол юу гэж үзэж байгааг өнөөдөр энэ 76 дотор бол янз бүрийн хүн байна. Одоо 148-ыг авилгаад албан тушаалын хэрэг гэж харж байгаа хүн байгаа. Би бол энийг бол эдийн засгийн хэрэг гэж харж байгаа. Тийм. Өнөөдөр эдийн засаг дороодох юм бол хулгай, залин ихсдэг. Тэгэхээр өнөөдөр энэ шоронд чинь хулгай заллингийн хүмүүс үүрхээ магадaltaй байна. За энийг нэг уучлаарай цаашаа явах хэрэгтэй гэж үзье. Энд нэг юм асуулт байна. Одоо манай нэвтрүүлэгч бас ерөөхдөө дуусах болж байна. Хай сайн байна уу? За би иргэний шугамаар хүнтэй гэрээ хийж мөнгө аваад буцаагаад өгсөн гэтэл нөгөө авсан хүн цагдаад намайг хохирол
хорилоо 22 хоноод гаргалаа. За баримт байна. За гэтэл намайг шалгаад бүх юмыг намайг буруутган буруутан болгож байна. Энэ ингэх ёстой юу? Гэтэл энэ цагдаа 148-ийн 4-өөр эрүү үүсгээд мэдсээр байж одоо намайг шалгаад хотод байлгаад байна. Энийг яах вэ? Өргөдөл өгснөөс хойш надад ганц ч хэлээгүй байж байгаад 2 сар болонгууд хөөн хилцэх хугацаа дууссан гэд хохирсон цагдаа мөнгөтэй хүнд үйлчилж байна. Энийг асуугаад өгөөч гинэ. Харин ийм шүү дээ. Би түрүүний хэлээд байгаа эдийн засгийн хэргийн хамгийн аюултай 6 жил болоход нэг ч өршөөж байгаагүй. Тэгээд энэ заллингийн гээд байгаа зүйлүүд чи яг түрүүний хэлдэг тийм л байдалд орж байгаа байхгүй. Одоо тэр наран туулаа яах юм бид нар сүлжээнийгээд байгаа хүмүүсийн яах юм. Үнэхээр одоо юу гэдгийг хууль ус ажил хий гэж шахаад нөгөөх нь ажлыг хийгээгүй мөнгөний үрдсэн бол одоо юу гэдгийг тэр чинь хүний мөнгийг шамшигдуулсан хэрэг шүү дээ. Гэтэ шамшигдуулсан биш залилсан гээд. Тэгээ одоо залилсан гэдгээ нотлохын тулд нөгөө хүн одоо Америкийн шүүх мөнгөөр үлгүй тэгээ энэ хүнийг яахын очиж тэр юуг авилгад гэж хэлсэн гэсэн үг. Хизээч давхар зүйчлэлтэй одоо явдаггүй байхгүй. Уг нь бол за энэ хүн залилсан бол би хүнд хахуул өгөхийг одоо тийм ээ өгсөн бол таарна штэ. Өгөхийг одоо хүссэн гэсэн үг шүү дээ. Хүнээр хууль ус ажил хийх гэж. Тэгсэн надад ерөөсөө одоо юу гэдгийг эрүүгийн зүйчлэл нь тийм ээ байдгүй. Тэгэхээр ийм шудраг бус байгаад байгаа учраас олон хүн өнөөдөр бас энэ хуулийн дээр хараад байгаамаа. Тэрнээс дээр намын байр, намын даргын асуудал бол нэгдүгээр асуудал биш ээ. Тэр бол ямар ч улс төрийн шинжтэй асуудал. Үнэн энэ нэг бас нэг гэж би бодож зүйл асуучмаар санагдлаа. Энэ өршөөлийн хууль гараад хулгайч нар гадуур их болоод хүүхдүүд хохироод байна. Наад өршөөлийн хуулиа болооч гигant цагаан өдөр хүүхдийн утас дээрэмдээд хутга зоон шүү гэж айлгаж сүрдүүлж байна гэсэн байна. 7 сарын 12-наас өмнө тэгсэн бол өршөөгдөн. 7 сарын 12-наас хойш тэр хүн чинь тэр хутга мутга барьсан хүн чинь шорондоо суу штэ. Өршөөлийн ямар хамаарахгүй. Тэгэхээр 7 сарын 12-наас хойш харин одоо 10 сар гэж байна. Сүүлийн гинэн битгий одоороо иргэдэ гэж хэлэх гээд байна л. Одоо 7 сарын 12-наас хойш хийсэн хүн гүтгсэн, хүн залилсан, хүн дээрэмдсэн, хахуул авсан тийм ээ. Бүгд ялаа адилын шүү. Тийм учраас хуулийн доор захирагдаж тийм ээ. Зөв шударга амьдраарай л гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн цаг манаас дуусч байна. Мэдээж энэ 7 хоногт одоо 4-т 5-аас магадгүй чуулганаар орох бахтай. Нөгөө хугацаа авцсан байгаа, завсарлага авцсан байгаа дуусч байгаа гэж би бодож байгаа тийм. За тэгээд баярлалаа үзэгчтэй хүлээн авч үзсэнд. За өршөөлийн тухай хуулиар ярилцлаа.